Сургуулийн босхийг алгасан тэр тээх он жилүүд минь сурагчийн хувцаар ижилтсэн ангийн олон нөхөд минь оюуны нэлмийг нээсэн эрдэмтэн олон багш нар минь оройн дэд мөнхөрсөн эрдмийн цагаан өргөө минь оо. Хүүхэд насандаа хамт таасурч, хамт та догдолж, хамт та инээлдэж баярлаж явсан ангийн олон нөхөд минь. Олон жилийн дараа та нартайгаа уулзлаа. Оройжин, өдөржин, он жилийг дуустал хамт байгсан да. Сайн бацхан уу эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч эрдэмтэн багш нараа инрэл хайраар үр хүүхдийн үлгийдэж байдаг эрхэм хүндэт эцэг эхчүүдээ сурч мэдхийн их тэмүүлэл болсон хүүхэд багчуудаа сургуулийн одоо хүрэлцэн ирсэн үе үеийн төлөөлөгчдөө та бүхэндээ Увс аймгийн ууган сургуулиудын нэг төрлөх сургуулийнхаа 70 жилийн он баярын мэндийг нийт хамт олонныхоо нэрийн өмнөөс болон хувьяасаа дэвшүүлж байна. Тэртээ 1948 онд 2 гэр, 2 багш, 26 сурагчтайгаар анхны гараагаа эхэлж байсан сургууль маань эдүүгээ 70 жилийг ардаа орхиж одоо 645 сурагчтай, 65 багш ажилчинтай дотор байранда малчдын 140 хүүхдийг хамруулан сургуулийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сургууль маань 70 жилийн түүхийг бүтээхдээ Сүм орон нутгийнхаа хөгжлийн манлаад нь явж нийгмийн үе шат бүхэнд боловсролын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж сумандаа төдийгүй аймагта олон сайхан амжилтуудыг гарган ажилласан. Үүнд сумандаа сумын тэргүүний үйлчлэгээний байгууллагаар удаа дараа шалгарч 2012 онд ажил үйлсээр аймагта 3 дугаар байрыг өнгөрсөн хичээлийн жилд Увс аймгийн 6 сургууль Бөхмөрөн сумын дунд сургуулийн дараа 8 дугаар байрыг эзэлсэн. За 2015 онд орчин тогтжуулсан байдлаараа аймагтаа шалгарч ПИЦ-ийн нэгж бүрэн лабораториор шагнууллаа. Мөн 2016 онд Монголын бизнес хөгжлийн нэгдэл төрийн бус байгууллагаас Монгол улсын хэмжээнд боловсролын шилдэг 50 байгууллагыг шалгаруулан шагнаж урамшуулахад шалгарч их эзэн Чингис хааны мөнгөн гэрээг өргөмжлөл цомоор мөн ойн босгон дээр сургуулийн төгсөгчдөөс маань Хөдөлмөрийн Баатар, улсын авраг малчин, улсын авраг тариаланч төрөн гарсанд бид бүхэн бас баяртай байна. Сургуулийнхаа 70 жилийн ойг угтаж бид бүхэн 70 бүтээлч ажлыг төлөвлөсөн. Аж ахуй нэгж, иргэд байгууллага, хувь хүмүүс, төгсөгчд маань маш сайхан дэмжиж сургуулийн сурах орчин маань маш сайхан бүрдсэн. Ингээд та бүхэндээ ажлын их амжилтыг, амьдралын сайн сайхныг хүсэн ёроо. Та бүхэн сайхан баярлаарай. Эрдэм номын хур аравжин буухалтугаа. Тэртех 1948 онд Хайстын шил урчуудын бэлчээр хэмээх газар 2 гэр, 3 багш, 20 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус сургууль 1952 онд Наранбугад сум үүсэн байгуулагдахад сумын төв ирж сууршиж улмаар 1967 онд дунд сургууль болон өргөжсөн байдаг. Өнгөрсөн 70 жилийн түүхэнд улс орны бүтээн байгуулалтын эзэд үеийн ажилчин сэхэтнүүдийг бэлтгэх төр засгийн боловсролын байгууллагын үйлчилгээний ажилд тодорхой үр гүйцэтгэж ирсэн. Өнгөрсөн түүхийн хугацаанд 4000 гаруй сурагчид эрдэм ном үргэлжлэн төгсөж 200 гаруй багш ажилчид тус сургуульд амьдралынхаа нэгэн хэсэгт ажиллаж байсан юм. Тус сургуулиас Монгол улсын хөдөлмөрийн баатар, олон арман гавьяатууд, доктор профессор гээд төр нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарснаас Монгол улсын төрийн сойрхолд Бадмын Баатар, Монгол улсын хөдөлмөрийн баатар Сүхийн Цэвэн, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардын багш үндэсний бүххийн авраг, төв дэлхийн медальтан Одвогийн Балжин ям зэрэг олон арван алдартнуудыг нэрлэж болно. Наранбулаг сумын ахлах сургуульд 2018-аас 2019 оны хичээлийн жилд
593 сурагч, 42 багш, 4 удирдах ажилтан, 19 үйлчлэгээний ажилтнтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Залуу боловсон хүчнэрийг нэгэн тус сургууль өнгөрсөн онд ажил үйлсээрээ аймагтан амжилттай оролцож олон шагналуудын эзэн болсон билээ. 2018 оны 1-р сараас сургуулийн багш сурагчид аймаг бүс улсын чанартай уралдаан тэмцээнээс алтан медаль 10, мөнгөн медаль 19, хөрөл медаль 42, тусгай байр 10, нийт 71 багц медалийг хүртээд байна. Тус сургуулийн суралцагч хүүхдүүдийн боловсролд ихээхэн анхаарч, сургуулиас улиралгүй явуулдаг сургалтын системийн үр дүнгээ өгч, улс аймаг бүсийн томоохон уралдаануудад амжилттай оролцож байгаа нь дээрх амжилтуудаас харж болно. Хүүхдийн бие бэлтрийн өсөлт хүмүүжинд анхаарч, сагсан бөмбөг, волейбол зэрэг спортын дугуйлангаас гадна сургуулиас төрөн гарсан авраг зааны залгамж халааг бэлтгэх зорилготой үндэсний бүхний дугуйлан тус сургууль хичээлж байна. Хүн болох багаа сан гэдэг. Тийм ч учраас сургуулийн баг дундангийн хүүхдүүд маань ёс заншлын өргөөндөө ардын уламжлалт тоглоом наадраа Монгол ёс заншил хүмүүжлийг энэхүү сургуультаас олж авдаг. Тус сургууль нь 1973 онд 75 хүүхдийн дотуур байр, 1981 онд 100 хүүхдийн дотуур байрыг тус ашиглалтанд оруулж, өнөөдөр 117 малчин өрхөн хүүхдүүд тус байранд амьдарч байна. За Алтан нутгийн ахан дүүс нутгийн 100 олон тус сумын сургуулиар өгүүлсэн ажиллаж амьдарч байсан багш сургууль хүмүүжүүлэгчид бяцхан шавнар өнөөдөр энэ сургуулийнхаа оюун баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт зочдлуулагч тавдынхаа энэ өдрийн амар амгаланг айлтгаж сургуулийн 70 жилийн цогтой халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Тус сумын сургууль 1948 онд байгуулагдсанаас хойш түүхэн 70 жилийн хугацаанд олон сайхан эрдэмтэн мэрэгд алдартнуудыг төрүүлэн гаргасан эрдмийн алтан өргөөвлээ. Энэ сургуулийг төгсөж орсон олон сайхан эрдэмтэн мэрэгд олон сайхан алдарт байгаагийн тод жишээ бол манай Монгол Улсын хөдөлмөрийн баатар Одоогийн Балжины гойгоор бид нар бас төсөөлж болох юм аа. Тэр дундаа Монгол Улсын зан Сүхбаатар, за Монгол Улсын начин Бата, эрдэмтэн Бат Зүх нэмд орж гэх хэмжлэн олон сайхан алдартнуудыг энд дурсан хэлэх таатай байна. Энэ 70 жилийн хугацаанд тус сургуулийг төгссөн энэ оюутнууд сурагчид багш сургууль хэмжлэгчд сум орон нутгийнхаа болоод сургуулийнхаа нэр хүндийг Монгол улсын төдийгүй төв дэлхийд мандуулан дуусгаж явсан ийм сайхан төвхтэй юм аа. Өнөөдөр та бүхэн маань сургуулийнхаа 70 жилийн арга хэмжээнд алс ол нутгаас гадаад дотоодоос сэтгэл итгэл гарan хүрэлцэн ирж оролцож байгаад туйлын бахархалтай баяртай байна. Ингээ та бүхэн маань сургуулийнхаа 70 жилийн ёсол төгөлдөр сайхан тэмдэглэж сайхан баярлалаа гэж та бүхэндээ хүсээрээ. Ингээ та бүхэндээ маань юу сонсон 9 цагаан көсөлчин сэтгэлэн бүтэж ажил үйлчин өдөр дэше сайн сайхан байхын өлжитэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Иймхүү өнгөрсөн он жилүүдэд сурлага, спорт, оюуны уралдаан тэмцээнүүдэд багтан амжилтын эзэд болсон Наранбулаг сумын ахлах сургуулийн түүхт 70 жилийн нар хүртэгширсэн зуны дунд сарын мэлэгт сайн өдөр тохиосон юм аа. Онч мэрэгэн багш нар төв асар таамаглаж, онны төгсөгчд баярын жавхааг нэмж, 9 хөлдөд цагаан туга хоймор юугаан залаад, ерөөлсөн үгсээр Нарангийн сургуулийн түүхт 70 жилийн иймхүү хэлсэн. Өчид бөгчүүдний таван гайхуулж, хүлэг мөрдөн шанц юугаан сорж, эржит ном нь хуйнтай хөвчөрсөн 93 наадам иймхүү хэлье. What
Энж хотойлогсон сургуулийн наадамд аймаг сумдаас ирсэн зочид төлөөлөгчид ахуй нутгийн саргалцсан уугуул иргэд ангийн нөхдөө өгүүлсэн ах эгч нар гээд үнэхээр л олонний хөл дарагдсан сүрж боломжтой болж байна. Өгөөмөр сайхан сэтгэлтэй өвдгийн цагаан гартаа наран бүрийн сумын бүтээж хөдөлгчтэй өсвөрийн залууийг сурган хэмжүүлэгч багш сурган хэмжүүлэгчтэй эх орны жаргалан тэрээдүү хүүхэд багшуудаа хүндэт чочтой наадамчтай өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэрийн марун гялгаартай тус суманд сургууль байгуулсны 70 жилийн ойн баяр болж байна. Энэ их түүхт баярыг тохиолдуулан та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж ажил амьдралын цогтой халуун баяр хүргье. Миний биеийн 1968 оноос эхлэж энэ сургуульд гэр бүлээрээ 10 гаруй жил ажиллаж амьдрсан сайхан нутаг гэж ингэж бэлгшээж явдаг. Ийм ч учраас энэ нутагт манай гэр бүлээрээ шүтэж биширч явдаг, цаашид гэсэн шүтэн биширч явах болно. Ингээд сум сургууль маань цэцгэлэг хөгжиж улсын тэргүүний нэр алдраа суурайтуулсан улсын тэргүүний сум сургууль болтугай тугай. Та бүхэн маань өргөөгөөрөө төв сайхан өнөр бүлээрээ их сайхан жаргаарай. Баярлалаа. За энэ нар хор тэгшэрсэн энэ сайхан өдөр Улс аймгийн Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургууль байгуулагдсны 70 жилийн баяр наадам эхэлж байна. Тэгээд өчигдөр баярын хурлаа хийгээд энэ одоо сургуулиас төрсэн олон үе үеийн төгсөгч нар, үе үеийн багш нар гээд олон одоо хүмүүс тоглосон ийм сайхан одоо баяр наадам болж байна. Энэ өдөр энэ Монгол улсын зан чөлөө төхийн аал төвийн аврах улсын 5 удаагийн аврах Сүхбаатар зааны одоо нэрмжит талбай дээр энэ сайхан баяр наадмын үйл ажиллагаа эхэлж байна. Тэгэхээр энэ Сүхбаатар зааны гэр бүл өр хүүхдүүдээс санаачлаад Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Улс аймгийн одоо ард түмэн Наранбулаг сумынхан одоо энэ сайхан зааныхаа одоо хөшөөг болгосон байгаа. Энэ хөшөө бол одоо бас их сайхан дурсгалтай ийм сайхан хөшөө болсон. Тэгээд бид бүхэн одоо их баяртай байгаа. За Наранбулаг сумын сургуульд би бас одоо 76 оны 8 дугаар анги төгсөж байсан. Энэ сургуулийнхаа хойд одоо ирээд энэ сургуулийнхаа хойд босгон дээр бас Монгол улсын хөдөлмөрийн баатар гэдэг одоо эрхэм хүндтэй цолоор шагнуулсандаа бол одоо их баяртай байгаа. Тэгээд нийт наадамчид Наранбулгийнхаа одоо үе үеийн төгсөгчид багш нар бүгдэд нь одоо Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярын мэндийг хүргэж сайхан наадахыг одоо хүсэн яриаж байна. За 1969-аас 1977 онд суралцж төгссөн бид одоо цуглаад байна. 30 гаруй хүн цуглуулж байна. Нийтдээ бид 96 хүн төгссөн. Суралцсан. За ингээд бид нар одоо төрөл сургуулийнхаа 70 жилийн ойд хөрөлцөн ирж бас энэ хамт олон уулз зарим нь 41 жил уулзаагаад уулзж байна. Энэ хугацаанд бид нар бас нэлээд насчсан байна. Нэгэ бас муухан таньж байна. Одоо бүгд таниад мэдлээд одоо бид нар бүгдээрээ ийм сайхан жавшаан тохиолдож энэ 70 жилийн ойг хийж өгсөн сургуулийнхаа хамт олонд бас баяр талархсаа бас илэрхийлье. За энэ далдуулаад Наранбулаг сумны нийт ард түмэндээ зон олондоо энэ өдрийн мэндийг хүргэж цаашид эрүүлэн сайн сайхан байхын энэ талаад хүрэлцэн ирсэн нийт наадамчтай баярын мэнд хүргье. За баярлалаа. Энэ Наранбулаг сумын сургуулийн 70 жилийн ойн баярыг болж байгаа тохиолдуулаад манай анхны 8 дугаар ангийн төгсөгчид бид сууж байна. Сургуулийнхаа баярын мэндийг давхар дэвшүүлээд сүүлчийн төгссөн бүх төгсөгч нартаа халуун баярын мэнд хүргээд сургуулийн улам их эрдэмтэн доктор эмч мэргэжилтэн төгсхийн ёроолыг дэвшүүлээд бид нар анх 8 дугаар ангийг 24-нд төгсчихсэн нь тэр анхны 8-ийнх нь бас ирсэн байна. Бас 65 онд хамт манай ангийн хамт төгссөн
4-р ангийн А, Б бүлгийнхэн бас ирсэн байна. Ингээд бүгдээр аян сургуультай бас ингээд биднийг уулзаж өчрүүлж бүгдээр одоо залуу баг насаахаа сурагчийнхаа үеийг ингээд дурсаж ярих юм боломж олгосонд одоо баярлснаа бас хэлье. За бүх төгсөгчтэй мөн сургуулийнхаа захиргаанд бүх ажил багш нартаа бүх сумынхандаа баярын мэндийг дахин давтан гэвшүүлье. Наранбулаг суманд баг сургуульд суралцаад 69-70 оны хичээлийн жилд 8 дугаар анги онцөнтэй төгсөж Арангаан багшийн сургуулийн бага ангийн багшаар очсон. Тэр бага ангийн багшаар очиж 3 жил суралцаад дахин Наранбулагт ирж ингээд суралцаж олон хүүхдүүдтэй одоо багш хийсэн. Олон ангиг дааж төгсгсөн. Энэ хугацаанд бол миний олон шавнар өнөөдөр спортын одоо гавьяа тамирчин, алдар цуута, эрдэмтэн докторууд болон олон 10 шавнар өнөөдөр улс орондоо хөдөлмөрлөж явна. Сургуулийн анхны одоо 8 дугаар анги төгсөгч анхны төгсөгчийн хувьд би Наранбулаг сумынхаа сургуулийнхаа хамт олонд сурлаг хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн мэдчлээ. Мөн энд хамт сурж байсан одоо хамт 1-р анги төгссөн одоо тэр үеийн анхны одоо төгсөгч ангийнхаа хамт олон болно. Наранбулагийн одоо бүх ард түмэндээ эрүүлэн гуртуудаа насалж өдрөөс өдөрт өөдлөн дэвшиж юухан ёроолыг өргөн дэвшүүлье. Бид бүхэн бол бас ингээд 70 жилийнхаа од Улаанбаатар хотоос, Дархан хотоос, Гойсонбор аймгаас улс орныхоо өнцөг бүрэнд одоо сууж амьдардаг, ажилдаг ийм хүмүүс хүрэлцэн ирж өнөөдөр бас 34 жилийнхаа ой хийж байгаамаа. Ингээд цаашид бид бүхэн эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт, за тэгээд цаг уурын салбарт гэд маш олон салбарт амьдарч байгаа 1000 малчин хүртэл байна. Тэгээ бид бүхэн бас 89 хүүхдийн төлөөлөл болж ирж байгаараа бас баяртай. 70 жилийн маш их олон цагаан хурдан морд ирсэн байна. Олон цагаан хүчит бөхчөөд ирсэн байна. Урд хожид болж байгаагүй ийм түүхэн баярын үйл явдал дээр бүр баримт тэтгэврийн зураг авалтан дээр ирж байгаадаа бид бүхэн баяртай байна. Ингээ бүгдээрээ бас баярлалаа илэрхийлье. 34 жилийн өмнөх 1-р ангийн дурсамжийг 4-р ангийн дурсамжийг хичээл 2 анги хичээл багш маань заалаа. Улсын тэргийн ажилтан Алтан гоцодод манай Цэзэн багш маань ирж хичээл зааснараа бусад төгсгчдийг утгаж онцлог байлаа. Бид бас багшаараа багахж байна. Хамт олноороо багахж байна. Бас энэ сайхан ой хийж байгаа нутгийн удирдах зөвлөлд, сумын удирдлагууд, сургуулийн захиргаанд бас баярлаж байна. Баярлалаа. Олон 10 хүүхдийн ажил амьдралын гараанд нь эхлэл тавьж, эрдэм номыг өвлүүлсэн Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургууль төвхт ойгон угтаж олон 10 ажил хийсний нэг нь наадмын өдөрт зохион байгуулагдсан баг хурал байлаа. Энэхүү баг хурлаар сум орон нутаг болон сургуулийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгсэн бүтээн байгуулалт, сурлаг хүмүүжлийн олд амжилтанд тайлбарлсан бөгөөд сургуулиас төрөн гарсан алдартнууд ажил амьдралын сэжмэр холбогдсон үе үеийн ажилчин албан хаагчдаа төрийн олон 10 шагнал хүндэт жуух ой медалуудаар шагнаж урамшуулсан. Мөн түүнчлэн 70 жилийн ог угтаж сургууль танд өргөсөн хувь хүн албан байгууллагуудыг сургуулийн зүгээс алдаршуулж амжилт хүссэн явдал байлаа. Үүний дараагаар Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөө өөрсдийн бэлдсэн баярын концертоор бэлгэрсэн. За би 1966 онд анх 18 настайдаа энэ сургуульд Наранбулагийн сургуульд анхныхаа ажлынхаа гараагаа эхэлсэн юм аа. 44 жил боловсролын байгууллагад ажиллахдаа 35-6 жил энэ сургуульд ажилласан. Энэ сургуульд ажиллахдаа анх эхлээд би багангийн багшаар ажиллаж ясан. Тэгээд сүүлд нь мэргэжилтэд дэвшлүүлээд хэлбэр онцгойлын багш энэ мэргэжил эзэмшээд ингээд 20 жил хэлбэр онцгойлын багш хийгээд тэгээд 16-7 жил хичээлийн эрхлэгч сургуулийн менежер хийжсэн. Энэ хугацаанд 2 удаа 8 дугаар анги төгсгсөн, 2 удаа 5 дугаар анги төгсгсөн олон сайхан шавнартай. За энэ сургуульд бол ажиллаж байхдаа сайхан эвсэг, ажилсаг хамт олонны дунд ажиллаж эднээс өчнөө олон зүйлийг сурч хамтран ажиллаж байсан.
За Наранбулгийн ард иргэд, үеийн төгсөгчид, шавнар, багш нар, эцгэгчүүд энэ сургууль төлөвлөх сургуулийнхаа 70 жилийн сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэ. 70 жилийн Ноонбаярт оролцож байгаа нийт ард түмэнд сургуулийнхаа 70 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Мөн одоо би энэ сургуульд бас бүх амьдралаа зориулсан би сургуульд 37 жил ажиллаж 8 жил сурч 45 жилийг амьдралынхаа энэ сургуулийн алтан босхийг одоо өнгөрүүлсэн хөө. Миний энэ сайхан эрдэмийн өргө олон тэмний өр хөвгтийг эрдэм боловсралтай болгосон энэ сайхан ачтай буянтай энэ сургуулиараа бахархгүй байхын арга байхгүй. Мөн сургуулийнхаа багш сурагчид нийт хамт олондоо бас ийм сайхан бүтээн байгуулалтыг хийж энэ сургуулийг өнгөтэй өттэй бас явуулж агаад бас баярал талархаж явдгаа илэрхийлье. Мөн одоо нийт ард түмэндээ бас кишиг буян одоо дэлгэрч нүгэл хилэнцэн нэмгэрч эрдэм боловсролын төгөн дэлгэрч байхын одоо сайхан ёроодыг өргөн дэвшүүлье. Тэгээ эрдэм номын цагаан буян төгөн дэлгэрэх болтугай. Сургуулийн маань төрлөх сургуулийн маань 70 жилийн ойлж болж байна. Ингээд үеийн төгсөгч, үеийн шавнартай төрлөх сургуулийнхаа ойд хүрэлцэн ирж баяр хөөртэй байгаад нь маш их баярлж байна. Уг энэ сургуулийг би 1976 онд төгсөөд тэгээд 80 онд багшийн сургууль төгсөө 34 жил ажилласан. Энэ хугацаанд бол 9 нэгдүгээр анги авч төгсгсөн 34 намар 34 хаврыг баяр хөөртэй сурагчдынхаа баяр цэнгэнд дуу хөөрөнд ингэж одоо бялхаж ирсэн. Өнөөдөр ингээд үеийнхаа төгсөгч, үеийнхаа шавнарыг харахаар жинхэнэ одоо нөгөө уяаны мөр шиг одоо бүр сэтгэл маань огшиж маш их баяр хөөртэйгээр ингэж шавнарынхаа хамт төрлөх сургуулийнхаа 70 жилийн өг тэмдэглэж байгаад маш их баяртай байна. Ингээд энд ажиллаж амьдарч байгаа багш нартай ажлын амжилт хүсье, эрүүл энхийг хүсье, хамгийн сайн сайхныг та бүхэндээ хүсэн өрөөж байна. За сайн байна уу? Би 1984 онд энэ сургуулийг төгсөөд Арангаа аймагт багшийн сургуулийг сургуульд хуваарлагдаж очоод 1988 онд төрлөх сургуультай багангийн багш ирж ажиллаад одоо 30 жил болж байна. Ингээд энэ 30 жилийн хугацаанд багангийн багшаар 19 жил, багангийн сургуулийн менежерээр 11 жил ажиллаж байна. За ингээд 19 жил ажиллахдаа нэгдүгээр ангийг 5 удаа авч 150-аад шавьтай болсон бөгөөд одоо эдгээр шавнараас багш, эмч, небо, эдийн засагч, инженер мэргэжлэр эзэмшлээд улсын их орондоо бас өөрийнхөө хувь нэмрийг оруулсан сурагчид олон байдаг. Ингээд та бүхэндээ бас ажлын амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За би 1970 онд багшийн сургууль төгсөж ирээд төрлөх сургуульдаа одоо 42 жил ажилласан. Энэ хугацаанд бага ангид одоо 27 жил, дунд ангид 15 жил ажилласан юм аа. За энэ үеийн төгсөгчд болон үргэлж хамт ажиллаж байсан багш ажилчтай Тэнгэр зээлгсээр мэндчилж байгаадаа баяртай байна. Ингээд та нарын ажилчин амжилт, амьдралчин энэ урвагийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За төрлөх сумынхаа сургуулийн 70 жилийн өдрүүдэд тохиож энэ оюун арга хэмжээнд Дархан аймгийн аймгаас төлөөлөл оролцож олон хүмүүс оролцож байна. Дархан аймгаас Дархан аймагт сууж байгаа нутгийн иргэдийн төлөөлөл сургуулийнхаа 70 жилийн ойд оролцож байгаа төлөөлөл хамт олон болон энэ сургуулийн төгсөгчид сумын нийт хамт олонд Дархан аймгаас мэдчилж байна. Энэ жил сургуулийн бэлтгэл ажил олон төвшин төрөлөө улаан ажил зохион байгуулалт Дархан аймгаас сургуулийн удирдлагууд комиссийн гишүүд Дархан аймагт суугаа сургууль төгссөн нутгийн уул иргэдтэй уулзаж ярилцлага хийлээ. Дархан хотод бол
хамгийн анхны төгсөгч 72 настайгаас өсвөлээ. Өнгөрсөн жилийн төгсөгч хүртэл бол сургуулийн төвөг хамарсан бүх төгсөгч байна. За та бүхэнд энэ өдрүүдэд болж байгаа сургуулийн 70 жилийн баярын мэндчилгээг Дархан хотод суугаа нутгийн уугуул иргэд үе үеийн төгсөгчдийн өмнөөс баяр хүргэж байна. Наадмын үеэр шагин дурамшууллын цуваа араараасаа хөвөрч, он оны төгсөгчд хандивын буухагаан үргэлжлүүлж, сургуулийн удирдлагууд, үе үеийн захирлуудад хүнд зочдтой хүндэтгэл үзүүлсэн олон арга хэмжээнүүд нэгэн зэрэг болж байсан юм. Түүнчлэн шинэхэн хөдөлмөрийн баатар болсон Монгол улсын ардын багш, улсын аварга, Одвоогийн Балжин яамд төрлөх нутаг Наранбулаг сумын ард иргэд эмээл хазаартай морь 200 хоноор бэлэг барьж сэтгэлийн өргөл өргөсөн юм. Гар хурдгширсэн наадмын өдрүүдэд даах шүтлэн, хязаалан, соёолон, азраг, их нас гээд Монгол түмний заншил ёсоор 6 насны нийт 300 орчим шандас төлгүүд Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн түүх 70 жилийн ойд тоосон өргөлөө. Газар газрын хурдан хөлгөө цугласан энэхүү уралдаанд Наранбулаг сумын өнгөтэй сайхан наадаж, азраг наснд Наранбулаг сумын уяач цогточрын хүрэн, их наснд Наранбулаг сумын уяач Батогтхын хээрүрээ, хязаалан наснд Наранбулаг сумын уяач ган хөлгийн хүрэн үрээ төрүүлж, унсан хүүхэд уйсан эзнээ баясгасан юм. Харин шүдлэн наснд Өмнөг аймгийн уяач ган төмрийн хээрүрээ төрүүлсэн бол наадамчин олныг хүссэн хүлээдэг соёолын наснд Наранбулаг сумаар овгуулсан уяач Батбаяны хүрэн соёолон тод магнай торгон жолоогоо өргөж, нутгийн зан олноо уухайдан баясгасан юм. Дааган наснд дан давхиж дараа жилийн наадмын төрөг бэлэгддэг хурдан даагны уралдаанд Наранбулаг сумын уяач Өлзий тогтхын хар даах төрөв магнайг авсан нь баяр дээр баяр нэмсэн бахархмаар үйл явдал болсон юм. За би Улс аймгийн Наранбулаг сумын сургуулийнхаа дааган насныхаа морь төрүүлсэндээ их баяртай байна. Тэгээ миний даах Улс аймгийн Өлгөө сумын гараад Бимбижав аймгийн алдар уяач Бимбижавын үнэг над байгаамаа. Улс аймгийн үнэг над анхны уралдаанд Дөргөн сумын баяр 4-оор давхаад, Завхан сумын ардын өсгөлтөн баяр 3-оор давхаад, Суманда ардын өсгөлтөн баяраар төрүүлээд, Өмнөгов суманд Гүмөнхний баяраар 4-оор давхаад, одоо сургуулийнхаа ойд ирж төрүүллээ. За тэгээд Улс аймгийн Наранбулаг сумынхаа сургуулийнхаа 70 жилийн ойных баяр наадамд соёолын мөр авчиж төрүүлсэндээ баярлж байна. Тэгээд Улс аймгийн Наранбулаг сум сургуулийн үеийн төгсөгч та бүхэнд нутгорныхаа баяр наадамд ирж оролцож байгаа та бүхэнд баяр наадмын мэдлэгээ дэвшүүлье. Энэ хуран цугларсан төвхөтэй 70 жилээ хийж байгаа миний нутгийн Наранбулагчдад баярын мэнд хүргье. Миний азраг нэг 40 гаруй азраг уралдсан 2 аймгийн нийсэн. Тэрнээс яг төрөв магна алтан жолоогоо өргүүлсэндээ бас сэтгэл өндөр байна. Нийт наадамчин олондоос Элгаараа инкамлан төрлөө төвшин амгалан байхын үлжитэй сайхан яриадыг дэвшүүлэх тусмаа сайхан наадаараа гэж хэлмээр байна. Харин наадмын 2 дахь өдөр төмөн олныг хүссэн хүлээсэн хүчит бүхийн барилдаан болсон бөгөөд нутаг нутгаас ирсэн аймаг сумын цолтой нийт 128 бүх эдвяр хурд хүч авхаалж самбаагаан сорин барилдсан билээ. Үүнээс тэс сумын харьяат аймгийн арслан цэсрэн Наранбулаг сумын харьяат аймгийн харцаг Улаанхүүнаар үзүүр төрөнд үлдснээс урам их хурд хүчээрээ нутгийн бүх аймгийн харцаг Улаанхүү мандалж хуран цугласан төмөн олнон баясгажээ. Хамгийн ахлах сургуулиусан байгуулагдсны 70 жилийн өмнөх хоёр наадамд аймгийн харцаг Улаанхүү тропик аймгийн арслан цэсрэн өдөрлөө. Сургуулийнхаа түүхт 70 жилийн ойд төрүүлсэндээ баяртай байна. Баяр наадам сайхан болж байна. Түүхийн ард түмэнд сургуулийн 70 жилийн баярын мэндийг хүргэж байна. Сургуулийн наадам цар хүрээгийн тэлж 70 жилийн ойд өсвөр насны хүүхдүүдийн барилдаан болсноос
Наранбулаг сумын харьяат энх манлай төрүүлж, Наранбулаг сумын бүх Болдбаатар үзүүрлсэн юм аа. За ингээд төрөлх нутгийн сургуулийн үед одоо төрүүлсэнтэйг мааштай байна. Тэгээд төрүүлсээ жав хамаатан саднуудаа дээрээс нь бот очир багштай баярлалаа гэж хэлье. Тэгээд нутгийн одоонуудаа тэгээд сайхан надаар гэж хэлье. Цэцмэргний сөрдөг 93 наадмын сурын харвааны эрхтэй төрөлд Наранбулаг сумын харьяат энх хоёр төрүүлсэн бол эмэгтэй төрөлд Улаангом сумын харьяат аймгийн мэргэн Солонго төрүүлсэн юм аа. За төрөлх сургуулийнхаа 70 жилийн ООК хийж байгаа нийт наранбулагчуудаа энэ өдрийн халуун баярын мэнд хүргье. Миний бие болохоор сур харваагаар 12 оноос одоо нийт тасралтгүй 6 жил хичээлж байгаа. За энэ хугацаанд бол аймаг болоод сум бүсийн одоо тэмцээнд бас амжилттай оролцож байсан. Тэгээ сургуулийнхаа 70 жилийн ООК насан туршидын төрөлд одоо төрүүлсэндээ маш их баяртай байна. Миний хувьд болохоор тус сургуульд одоо газар зүйн багшаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа Ирэх баяр гэдэг залуу байна. Улс орны Наранбулаг сумынхаа ахлах сургуулийн 70 жилийн үед сур харвааны төрөлд нь оролцож амжилттай оролцсондоо маш их баяртай байна. Нийт улс орны Наранбулаг сумынхаа нутгийн зөн олондоо 70 жилийн баярын мэнд хүргэе. Та бүхэн минь сайхан наадаарай. Сургуулийн багш нар 70 жилийн ойгоо угтаж, олон арван ажил эхлүүлэн өөрийн гэгээнээр үдшийн хүрээ хүртэл сэтгэл зүрх, оюун ухаанаараа нэгэн хамт олон болж ажилласан нь баг хурд, баярын концерт, хүндэтгэлийн цог, шоу арга хэмжээ, баярын нээлт хаалт гээд зохион байгуулсан дээрх ажлуудаас харж байна. Энэхүү Улс аймгийн Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баяр наадам нартай хуртай, найрагтай, хайрагтай, эргээд дурсахад яриатай, ирээдүйн хочтон үлдээх бахархал тайгаар дэлгэр сайхан нарангийн талдаа дэнж хот тойтол болж өнгөрлөө. Ирэх 80 жилийн ойгоор хийсэн бүхнээрээ бахархаж байгуулсан амжилт таран гайхуулан эргэн үлцхэн эрүүл дэвшүүлээд энэхүү нэвтрүүлгээ жаргаж